Сохиолч Дашторов Бууч мордох хорвоо өгүүлэг Малдива талын хүн өндөр газар хүлгийн дүрм олтолж хол өрийн бараа харж суух дуртай санжээ. Тэр заншлаар төгөө өвгөн хонион тогтоож аваад сүргийнхээ дунд морныхан хазарыг амгаавчлан чөдөрлөж тавьснаа өөрөө нэг ноёлгхон толгой дээр гарцсуулаа. Тэр хаяа хонин дон чимээ өгөн хашгирч танзны торгон ирмэг мөлийж илэгдсэн цагаан хаш саруултай гансан гарган хашгирах дууны өнгө аяыг андахгүй. Эзэн сүргэн хэрхэн тогтон эдэшилхийг захиран дуурахт анж сурмаг ажээ. Ээл удаа хонин сүрэг хашаанчглийн хошуурын явахыг хориглон дорон тархан тогтохыг захиран дугарлаа гэдгийг ухаан мэдсэн мэт налаажээ. Чингэхэд нь ончин сансандаа хөрсөн мэт хангалуун царай туяруулан сууваа. Эднийх хургтай хоноо нэг суурь, сувай хоноо бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг ажээ. Төгөө ганц шүтэн зэр асаасан тамхиныхан галыг ган төмөр толгойг нь барьсан гарынхан эрхий хурууны өндгөөр байн дарж цогийг бөхөхөөс өртөн хавтганыхаа мөнгөн тээг нь сормогхон зохиж шин хутгасан тамхи асаан угсран татсаар нэлээд азанлаа. Тамхиныхан утаа талын зөөлөн салхинд хашсруул эвлэгхэн үлээх уруулын завсраар нэгэнтээ хөхрөн суунаг татснаа баруун зүүн морин дээгүүр нь савсан арилах ажээ. Цуны тэргүүн сарын элчит нар нь духан дээр нь ээж унаа морин эзнийхэн ааш хэрхэн өөрчлөгдөхийг харж пар төргэлэн борог өвс уруулаараа ууртайхан ярьж нялхногоо хазлан эргэцэн юм. Төгөө хээрийн хоймор төгдийн завилж суусан биеэн цэглэн тамхианд чансан болтоо ганцныхан толгой дах зогтон үнсийг гарц шасын янзгүй хий үлэн хүүдийтэй тамхин анайл дадсан зангаран баруун 14-даан тээгэр нь бүсийн тэмдчин бөхгөгч нь хавчуулж хөдийн тунгалаг зэрэглээ бөм бөөнөрөн цогох тэртээ урдах буурал талын дунд бүртэлтэн цаашилж шива морьтой хүний хойноос хараа тавилаа. Тэгээд өөртөө ханга өвгөн ингээд явчихдаг байжээ. Нутгийн нуруутай хэдэн өвгөний нэг байлаа да. Гэж өгүүлснэн ээж тишин ямар нэгэн чимээ чагнаж бараа харж сэлбэлзэн харснаа майнын шад бовтнон уншлаа. Төгөө хязээний шүтлэгтэн биш. Гэхдээ нэг нутгийн настан хөгшөд ч юм уу ер нь таних мэдих хүн орчлон халжээ гэж дуулбол хэдэн мань алба мэт уншдаг болжээ. Хэдхэн мөчийн төрөнд тэр буурал талд холдон яваа хүн хонион тогтоож явахад нь дайран ирж нэгдлийн төв орохоор яваагаан ярьж ойр зүрийн үг солих зураан нутаг нугынхан дан ангаа гэж авгайлуулж дуудулж явсан өвгөн хангаа бие барсныг дуулгажээ. Төгөө түүнийг сонсонгуудаа хөөрхий гэж гүй тэгээ юу гэж дуулснаа гүй саяхан анухан алхаж явсан юмсан майн баяраар сургуулийн хүүхдийн барилдаан үзээд налайд суусан та. Тэгээд хүүхэд хөвгтэй л сайн барилд нүдэн харгам цаад хөлөөнгөм гэдэл олны дундаас хашигчин өндөлзөж суусан юмсан. Бид тэнд сүүлийн удаа хөөргөн зөрүүл хүчиртэй байж дээ гэж харуулсан илэрхийлэн өглөж ханга өвгөний хүндэтгий явдаг сэтгэлэн нэн мориносон буужээ. Тэр мэдээ дуулгасан хүнийг самбааг нь самбаач мориносон буув. Төгөөч түүнийг андахгүй хэнхэн айсанга мэдэх улсаваа. Эхээс нь л зэрэглээ наадсан тал төрж 90 цент хүрсэн цагаас уугуул нутгийн бараа ил сүрэг малын бэлчээр нийлэн явдаг айлын эзэд болсон санж. Өнөө хэнхэн 61-ийн жилиг ардан хийчгээд явж байгаа залуус харчуудад өвгөд настан гэж хүндлүүлэн налайд суудаг насандан ирсэн улс ажээ. Харин ханга өвгөн тэднийг багчууд хүүхэдж гэх юм уу залуус гэж дуудах дуртай байлаа. Тэр наснан бар нэгж хэлдэг байсан юм уу? Нэг бол ажил үйлсээр нь тэгж цагиндаг байсан юм уу? Бүүмэд. Эсвэл ухаан зүг самбаа сэхэг эринж хэлдэг байсан юм уу?
Ханга үгэнд хүүхэд гэж дуудагдж явсан хоёр өвгөн хэн хэнийхэн харуусал уярлаан цайруулан хөрөг тамхиан зөрүүлэн ёслох зуур хэдгүрэн үг солилоо. Тэгэхдээ нэгэн таагүй мэдээ дуулгасан самбаа хурандан чимгсэн хамрын тамхиас сүжиглэнгүй үнэртэн аман ээж. Мөвгөн чинээ ийм хэл дуулаад яаж гэрт гэдий цоохов гэж бодоод. Тэгээд ангаагаа нутаглуулахад нь очиж ястаргүй эсгэлсэн бараа болыг шийдээд л шогшиж явна да. Гэснэн холын уулын толгойг галан буурчван нүдийн онилгон ширтэж. Манайг мэдэх настан чи цөөрөөд л байна шүү. Гобяд чинь энэ уусан ус суудаг нутгаасан хизээж уйдчилж байсангүй. Түүн шиг хөрхий энэ настан буурлуу данж бас ад шоузж байсангүй өсөж өдий хурчдайх. Өгн хөрхий өвгний 85-ны найрыг хийчихэж чадсангүй. Нэгдлийн дарга нар чи бас дотроо бодолтой л байсан байх. Анх нэгдэл үүсэж асаж байхад чинь манайхан чинь ангаагийн ханломыг харж байсан та. Тэгээд л ангааг зөв зүйтэй явдал үүдэж байгаа юм байна. Зөрж болохгүй гэдэл хамгийн түрүү нэрийн бичвэлэгт нь бүгдээрээ л дагав та. Нэг их нэр зарахгүй хэрнээ төмөнд нөрний буянтай хүн байж дээ. Гэхэд төгөө түүний яриаг дэмжин яриа юу байх вэ? Төрийн нуруу төвшингүй явж дээ. Гэснэн гойн малдаж гомн нүдтэйсэн гэж бахархангүй дуу олдон төрлөө. Самба төгөөгийн ам дүүрэн элдүү олдон өгүүлсэн бахархлын үгний өнгө намб хоёрыг бүр өргөлөө. Хэлээж яах вэ? Гэд сонжруулан өчснөн даал хөрчил байхтан эмнийг тэмээ сургаад явж байсан юм шүү. Бу ямар сандан нэгдлийн дарга хорих санаатай давхаад очисон чинь нэг эмнийг тайлыг тавхайлдаад унчихсан хонь эргүүлээд явж байж. Хараа та минь эмнийг тэмээ сургаж байгаа юм биш үздэггээд асуучих гэж хэлдэг. Тэгсэн манай өвгөн тэгэлгүй явах гэхлээр нь бас ч сайн өнөмөссөнгүй. Тэгээд бага тэмээ унаж явж наад яс үсэн эвдэж хөөхд багчуудан гай болвоо гэхэд нь эмнэг бага малыг насны агаар сургадаггүй намбаар сургадаг юм дарга маань. Хоёрт бага тэмээний явдал бийд хөнгөн байх юм гэж хэлдэг. Тэгс чинь тэр жил нэгдэл амны нийлсэн 22 эмнийг сургачихсан байсан юм гэдэг шүү. Тэрийн мэдээд нэгдлийн дарга манай үгнийг олон эмнийг сургаж байгаад спортын мастер цол олгуулах гэсэн чинь эвлэн гишүүн бишим гэд цаанаас нь татгалцсан юм гэнлээ. Гэж талигаач өвгний паян сайн үлийг нь дурсан хууч дэлгэхэд нь төгөөж дэмжлээ. Тэр годо манайг бодох нэг ёстой нэг малчин хүн байсан та. Бятныг одоо дарга нар тэргүүний малч мэд зөрөгтөн энтер гэдэл магтаад байна. Ангаагийн дэргэд бид одоо юу байх вэ? Энэ дарга нар баг хүүхэд өндөр настан хоёрын ажлыг үзэх биш дундуур нь хараад байгаа юм. 77 гараад хөрхий морныхоо нуруунд гарч чадахгүй боллоо. Ингээд унаа унах буян хийсэд өгдөг юм байна гэд бөөр гутарчсан сууж байсан та. Би бүр нүдэрэн үзэж чихэрэн үхэн дуул сонсон толгойд. Бэдэр нь ангаагийн насан дээр яаж шү явах юм бол гэж толгой сэжин өгүүлжээ. Төгөө самбо хоёр дуу дугаан авалцав. Ханга өгний тухай яриад байвал хоньны нэгэн хишиг өдөр багтах мэт байлаа. Ер нь хэн хизээ нэгнэн насууд болоход нь мөрийн хазгаа гიშгэж явсан нь дуудж байлаад. Харин тэр хүний гэгэн цагаан мөр хэнд хизээ хэрхэн ач тус болж явсныг мэддэг бүхнийн хөөрн дурсгалын хүндэгдэг сайхан заншил байдаг санджээ. Үүний учир хоёр өвгөн мөд барахгүй яриа хууж хөөрг зөрүүлийн ёсолж хоёул босжээ. Самба морныхон жолоог хомин мордож сулбууран барин явуулын хүний хүндхэн босо зогссон төгөөрөө хандаж энэ хойдэгүр гараад ирсэн чинь далай цагаан хонь налан харагдхлаар нь баярлаж илвэйлээ. Гүтэг айдсан чинь чи явж харагдана гэж өгүүлэн унааныхан толгойг өмнө зүг заллаа. Төгөө гүй чи минь тэгээд
Ангаагийнханд намайг ямар байдалтай байж байгааг хэлээрэй дээ. Уг нь бэж гисэн өвгнийг залах нутаглуулахад нь байх л ёстой хүн дээ. Гэвэ. Самбааж түүний аргагүй байдлыг ухаарч байгаа болтоо толгой дохин морин давчин салж явлаа. Төгөө түүний хойноос харан хэсэг зогсож байснаа морин хөтлөн явгаар хэд алхаж хоёр талдаа нь налах хонион харлаа. Хонь тогтун идээшилэн эхэн даган ялхногоо гойчилж байгаа шин төлийн өнгө зүс содхон цайрчид цагааран харагдана. Самбагийн далай цагаан сүрэг дайралдлаа гэсүг учиртай байлаа. Монгол хүн ямар нэгэн яаруу тулгуу ажил хэрэгээр явж байхад халуун хошууд хонин сүрэг юм уу адуу дайралдвал бэлгшэн явдал хэрэг сайн сайхан бүтхийн өлцөй дэмбэрл гэж үздэг ажээ. Тэгээд самба бэлэг дэмбэрл бодон тэр үгээ хэлжээ. Төгөөж учрыг ухааран урамтай үлдэжээ. Тэгээд нялх хургамал тонших бүргэд хони малынхан ор эргэлдэн байхаа нэгж хөхтөнгөрөөд сарвчлан бараа харж сэжигтэй юм үл үзэгсэнд морин чөдөрлөн тавьж энэ толгой дээр гарч тамхилан суугаажээ. Самбаг бөрт будтай талын хэвгээд шавуулсан торойсоор бараа тасартал нь өөрийгөө саатуулан харж байснаа нугалцуулсан өвдөгний ойр гарт утсан жижиг чулууг хэд гурваар нь түн нойтон алган дотор өнгөрүүлэн эрх мэт нэг нэгээр нь эмрэн сэлгснэн ганцаар нь эрхий хуруу дээрэн гарган ясалж саадлаа. Тэгснэн солгоо гарын хан алгыг дээш харуулан эвэршиж гариг жилийн тооцоо хийлээ. Тэр ханга үгнийг хизээ нутаглуулах нь вэ гэж тунгаан үзжээ. Тэгээд маргаашин байна гэж өөртөө өгөөлөн хонь малан харж ахин чулуу түн алгандаа өнгөрүүлэн саатав. Төгөөг орь залуу явхад ангаа хэмээх хангаай гэж нарийнхан нуруундаа шар ногоон бажгар дурдан ч юм уу өргөн гихчийн ороож хошмогтой цагаан тоорцог жихэн сөхөн өмссөн ануухан өндөр хар хүн байлаа. Нүд булаа харгүй ч товхийсэн мөнгөн тоногтой эмээл хазар хэрэглэхийн дээр зун бол бэлгүй хэт зүүн өвөл бол ясан савхтай үйсэн иштэй хутаг бэлсэлттэй нь бүрэн зүүн. Тэрээр адуутай дайралдаад унаг дагнаас нь аваад азарг мордын шинжиж байдаг зантай адуунд хайртай сайн мөр унах дуртай гялалцсан ир байлаа. Харсан үдссэн мал дэлсул алдуул тааралдвал андахгүй эрэл сурлын хүнд тус хүрэхийг нэр төрийн хэрэг мэт мөрдөн ядарч өдөрсөн хүнд тусдын болохыг ариун үйлсгэж баримтлана. Харин морь малдаан ширүүн хүнд нүр өгөх дургвай. Төвний эдэлж унсан морин хизээд өнгөлөг гундаж эцсэн явах нь нүдэнд үлөртөн. Хартал талын салхисран дээлийнхээ сугай хөөрөгдөн давхивал давхиж л явдаг. Сольживл амжихгүй хэд хонож байвч тэгтлэн хүндлэн. Бүр хөгшөд настан хангааг үнэхэрийн морь унаж эдэлж сурсан хүн гэж магтана. Төгөө залуу насандаа хангаа шиг үеийн хардсуул залуустай түн шиг морь малан эдлэгсэн гэж ярен дундуур хавчуулж морин толгой алдахгүй уургаан шидхийн хүртэл бахархан хөөрч байсан зөндөө. Өнөө иргэн санавал хангаа сайхаар явсан ажээ. Одоогийн хүүхдүүдэд тэр тухай ирвэл энэ бөхтөр өвгөн тийм хүн байсан юм гэж үг хэмээн гайхаж мэднэ. Гэвчиг төгөөгийн үеийнхэн мэдэх ажээ. Тэрж байтугай төгөө нэгэн үе хангааг гэрийнхэн босхыг алхан орж ирвэл эзэгтэй нар хүндэтгэн дээшэн залж эдээ будааныхаа дээжийг барьж гэрийн эзэд хууч яриа дэлгэх хурдан морин шинжүүлж түүний олзуурхан ярих дуртай байсныг гайхдаг байжээ. Зарим хүн хангаатай аязан нийлэгч юм уу аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярилцгаагаад түүнтэй ойрдот үерхэж нөхөрлөх айлсаж саахалцсаж нүүх суухыг хичээж байдаг хүн захаас нь тааралдаг учрыг олж зөхтөн дэмээл өөртөө гүнийг ийм олондоо буянтай явах нас нам ирэх болов гэж боддог байжээ. Түгэр бүл барам төгөө тийм нас намбын бараагүй цагтан хангаад нэг их тусуулж баярлуулах юмсан гэж цээжэндэн бадсанаж явсан цагч би ажээ. Баян садын хүргэн болоод байсан тэр зун. Төгөө садын бараан голдуу зүсний 5 газар гадууг нь
борон дэрийн цаваас өглөө болгон цуглуулан хашаатын худаг уснан сад хүү хоёртой ховоос илгэн усалж хөргөн хүү хүчин харуулж явлаа. Тэгтэл гүү барих болж хавийн харчууд унгыг уургалж туслахаар хуран иржээ. Нэгэн усныхны хинийн ч гэсэн унаг барих үед унаа унаж уурга барьсан эр хүн сураг чимээл авсан бол ёс мэд цугларч онгон эмнэг унгыг барилцаж ороод огшныг уургалцаж хөл болдог эртний заншил байлаа. Гэрийн эзэд ч жилдэн ганцхан дохиох тэр үлзий төдөр ирсэн болгоныг найр тавин угтаж гүүгэн барьсны дараа үрсийн эдээшүүсээр дайрлана. Төвний дээр сайн ургач айлын хүргэн болоод анх гүүг нь барилцах гэж байлаа. Садын адуу чээргэд огшин түгээрэн ч гэрийн эзэн бахархна. Төвний учир төгөө хадмынхаа нөөрөн дээр уурга хугалах юм уу, унганы толгой алдах вэ гэж битүүдэн төгшин зовж байлаа. Харвал хадам эцэг нь адуугаран аагархан унаг барихаар ирсэн улсыг голжшлих мэт алхаа гიშгэ харц нүдэн нэгэл эгдүүтэй ондон харагдхажээ. Тэгэхэд нь төгөөгийн зүрх бүр үхэж байлаа. Хүний эд хав эрб ярыг сорих мэт хурааж ирсэн адуу шинэ буусан дэнж дээр угсарч татсан 5 зэл угсрахын угсарч зэрэгзүүлэхийн зэрэгзүүлж татсан дэвжэн дээр багшран олон хүний бараанаар ороод огшин омгорхон сүртэй хуухарна. Тэгтэл яг унаг уургалах цаг болж морьтой хүүхдүүд адууны тал талд гаран хурааж хомгихаар хөвсөрч эрчүүд уурга хувийн угсран ногтчагт арзаайтал нь барьсан улс зэл рүү ханджээ. Төгөө өвдгөн чичрүүлэн хадмын хан уургын халиун моринд уургаан тулам ордохын зур эргэн тойрныг харвал ханга хусан уургаан барин бас уургын хан урт хөрөн морин унчсан эрж харагдав. Төгөө түүнийг хармагцсан уулын чинээ төшиг тэнгэрээс буусан чинээ баярлжээ. Баян садж түүний барааг хармагцсан биеийн хөшөө гарсан мэт болж дуушуу болон хөгжиж шалдирхан уургач нар сүрдэх мэт болжээ. Сад багцаар нь багцалсан ногт чагт гарын хаан бугуй дохой зэгсээл нь углан алхах зур хангай тандан "За, чи ирсэн хань болгон тэр" гэж сэтгэл хангалуун өгүүлэхийг сонсоод гэнтхэн төгөөгийн бадарч ассан баярын гал унтрах шиг болж хор шарын утаа цээжинд нь ууган баагах шиг болжээ. Тэр хадам аавын хаан баясангүй байгаад гомдон хорсож хангайг адлан бохимдож тэмээл уурганыхаа хусан язорыг ной төрөгтөл атхан авлаа. Гэтэл бас үеийн харчууд нутаг усны уургач нар хангайг анга ахай болон сүр сүлдийн түн дөгөн хязээний давлуун зангаан гээг шиг болж авах үед сант ойлгонор юмнууд гэж дотрон голон омог аагийн шатаж байлаа. Тэгснэн ороо хангал барьж хөөж байгаа газар ханган бараг харсан шалдирхан уургачд уургалах гэж байгаа морныхон толгойг олхон болон мөнгөнөх ч юм уу. Зарим нь уурга хувийн морин далдан, нэг бол эмээл дээрээсэн хуу татуулан халааж холиох нь ёс мэт тохиодог гэж хөөрөлдөхийг бишгүй сонссон тул бас ч хулчис хийжээ. Хангай төгөөг энхүү шатаж байгааг даанч ойлгосон янзгүй. Садын араас морьтойгон даган ойр зургийн үгс солин шин татсан зэлэн дээрэн бейсэн төрн тал тийшэн хуухрын дажигнах адуун сөрг рүү нүд тавин явж байлаа. Гэтэл зэлний дэргэд эрэнгүүд сад өнөө олон ногт чагтан арцсан гутхан ариулж ёслоод өврөөсөн урт зингэр хад гаргаж "За хангай минь ууган унгын минь уургалан да" гэснэн амын түүн рүү харуулan хандав. Ийм ёс төрийн явдал болно гэж бодоогүй хангай цочсон мэт эмээлтэрийн хавчин суудлан засангуутан цээл сайхан хой угсарсан урт уурганыхаа толгойг дээшлүүлэн бүр язор орн газар тулан босгож зүүн мөрөөрөн түшин тонгоож "Сад минь өгсөг. Хүүч нь байна, хүргэн ч байна. Цаадуулынхаа нэгээр ургалуул. Адууны чинь эзэн гомдно" гэж татгалзах дуунаар төгөөгийн нөгөө бухимдал пурхийн арилж хангай тэрхэн зурж ихтэй хийх баярлжээ. Сад ингэхэд нь яхаа мэдэхгүй дорон зог тусан зогсов. Тэр "За энэ нус хайнууд унаг жигшээ чихвэ, толгойг нь олохгүй, уургалах гэж байгаа нэгээд ороолгож хөгөөд ороо болгочхож мэдэн" гэж илэрхий голсон янзтай дэвжээ ториулан харжээ. Сад ингэж хэлж чадахгүй байлаа. Өөрөн морь уургалахтан таарахын хэрнэн хүн их голомтгой юмсанч.
Төгөө хэнийг шилдэг бол доо гэж бодон хөндийхэн хардсан хүлгийнхэн амыг тогтоож ядан байлаа. Сад өнөө хадгаан барьсан чигээрэн ам анган хэсэг зогсснон эхэл шийдмэгхэн төгөөг гараан занган дуудаж уурганыхан толгойд уртцсан гэр хадаг намруулан уйжээ. Тэгээд ч бүр баярлаж гүйцэв. Гагцхүү Элиос төрийг нүур улайлахгүй гүйцэтгсэн гэдэг бодол сэтгэлдэн дөрлөлцүүлжээ. Хадаг уйсан урт уургаан сонолцуулан хамгаас төрүүлж ууган унаг уургалнаа гэдэг үнэхэрийн нэр төрийн хэрэг байлаа. Хүн болгон л энэ нэр төр итгэл найдварыг хэрхэн өргөх нь вэ гэх шиг төгөөрөө харцаан хандуулж зарим нь шоолж сонжсон янзтай жуумалзан харж хөдлөх барихын ажин анжээ. Ханга тэр өдөр нялхавтрхан хоёр унаг ёсуулган уургалаад л зэл рүү адуу хураалцсан хашилцаж шин тулгар уургачдаг урамшуулан дэмжсэн үгээр шагнан цойлж отсон хэд гурван адууг хэрхэн эргүүлж ирэхийг хүүхдүүдэд зөвлөн бусдыг хөхүүлэн байжээ. Харин төгөө хорж болдгүй 20 насны хаан Агийг жохом нэг гаргаж өнөө хадгаар мэлалгсан уургийнхаа эзэн ямар ургач болж байгаа гайхуулах шиг болжээ. Ханга 5 азар гадууны унаг зэллэж дууссаны дараа зэлэндээ тэлчлэн дэвхцэх унаг харж сад руу адуу ч нөснөө энэ сөргөчийн эдлэх эзэн ирсэн байна шүү гэжээ. Энэ үг төгөөг магтсан үг байлаа. Тэгээд нэр төрийн өргөж өгсөн ханга дотроо ихэд баярлан хэзээ нэгэн цагт энэ хүнийг нэг баярлуулна да гэж батсанжээ. Төгөө инхүү өнгөрснийг дурсан бодож "Гүй би чин тэгээд өнөө өөртөө амлсандан хүрч ангаган баярлуулж гэлайлгсан билүү" гэж бодов. Ер нь бодоод байхад хүн санахаар гээгүүлж гэлайлгсан юм санаанд нь орж ирэхгүй байлаа. Ханга өвгөн зөвхөн адуумалд хайртай, эмнэг догшинтой ноцолдсон гүжир гүзсэн хүн биш байлаа. Нутгийн улам бэлчээр ус таньдаг, бичиг ном мэддэг гэж хүндэтгэхийн дээр өөр хүний тусыг ирж хүү хаая гэж хошуу цорвойдгүй ир явлаа. Нийтээр бичигтэн болоогүй байхад хангаага загтал бичиг дуудуулах юм уу, өргөдөл айлтгал загтал занаа бичүүлэх гэж унаа хөл болон очдог улс олон болоодж тэр юм уу? Хийсвэрцэр яваад өдий болсон шиг санагдана. Тэгээд цагаан сараар ч юм уу сар шин гарсан хойно уулзж учраагүй бол нүур тулсан газар амрын нэрэн золгож энэ тэн дайралдвал анга гэдэл нүднийхэн дор бузгайхан явснаас бус магнай тэнийтэл нь баярлуулах гэж ойр залуудаа сансан санаандан хүрээгүй бодхолоор гэнтхэн сэтгэл нь тавгүйрхэн хямарч зүрх нь гунигтай цохилох шиг болжээ. Суудлан засаж ганц тамхиан гарган дахин нэг шунаг гэх чинь нэрэв. Тэр сэтгэл тавгүйдэх үедэн энэ тамхиан түргэн сорон утааг нь бөөн бөнөр нь шившин сэлбэлзэн аягалдаг ажээ. Төгөө холдон байгаа хонь тохоотой эмээлдэн төөртөн хөвтсөн морион чадсангүй. Хэсэг зур өөрийн бус сэтгэлийн хямрал бухимдалд орон гацжээ. Бодон бодоход тэр анга өвгөн төлөх ёстой өрөн төлөөгүй хүний мөсгүй зан гаргасан мэт заавал түүнийг цариулахгүй бол сэтгэл юур амрахгүй мэт санагдахаач. Тэр аль цагийн санаж бодож явснаа ямар хүн олонд хэлж явсан биш гэж нэг бодсон авч энэ бодол сэтгэлийг зогоон аварч чадахгүйг бас ухаарчээ. Гэхдээ тэгээд нэгэн зур самбаадч ялгүй атаархах сэтгэл төрж санаа бодлон сатааруулан хансаж асаасан тамхиныхан утааг хайнгадхан үлээж ганцхан дөрөйлөн хавтгаан бүсэндэн хавчуулан шийдмэгхэн босов. Төгөө анга өвгний оршуулгад очих санаатай хэдий оволцовч ардах ажил төрлөн орхиж болохгүй байлаа. Гэрдэх хөлмүү ганц хөгшин нь 2 ачтайгаан байгааж. Тэр ядаж унаад хонь малын хойноос шогших чадал тайсан бол нэг хоногтон орхиод явчихж болгосон. Өвгнийг баярлуулах хөг өнгөрсөн чадвай үлдэж байгаа өр хүүхэд төрөл төрөснийх нь уй гашууг хуваалцаж цогцос ширлийн өргөлдсөн уул усын дүшилцэхэд сэтгэлийн сэв арилах шиг санагдана. Дэмэл хий ядган учир зүгийн ядан цөхөж эхэлвэ. Шороо чулуу шүжигнүүлэн алхах чимээнээр хажуулдаж хэвтсэн морин эзэн рүүгээ нэгэнтээ соотосхийн харснаа залхуутай гэгч нь чөдөртэй хөлөөн дэлжилэн босов.
Тэгснэн Эмилийнхэн гөлөмдөрөөг шигшин хилгээхэд нь төгөө амандан шийг шившиж мориныхон толгой дэвхсэн жолоо зулбуураа тайлан хазаарлаж чөдрийн номон ганцгалж биеийнхэн жилээ гарган хэдэн алхам хөтлөе явснаа мордон хоёр тишин холдон отсон онныхон хойноос товор товор алхуулжээ. Өдрийн нар зулай дээр ээн холхицэн зохиог ялталсан бүр алс хөрөн хөндийн дунд ганц нэг хэн хуй босон замхарч харагдана. Төгөө анайл түжир алхалах мориныхоо явдалд бөөлөгдөн хүний амьдрал, нас намтар, үндэс төвс ногоо мэт урган дэлгэрч, гандан гундаж, мөнх бусын салхин хүрдэн авдан нисдэг орчлонгийн жам ёсыг уйран бодсоор явлаа. Энэ нутгийнхан талийг стан хөхөндөр хэмээх өнчин өндрийн өвөр залуу ингэрт нутаглуулдаг ажээ. Тэр газар төгөөгийнхөөс хагас өртөө шахам зайтай. Нэгэн хадтай тэл хоёр зузаан гүвээ давхад л бараа нь харагдана. Нэгдлийн төв бол түүнээс цааш бас хагас өртөө зайтай. Тэндээс л ангаа өвгний сүүлчийн аян замын суваа наашилж хөхөндөр дэрнэ гэдгийг төгөө дотроон бодон төрөөхөн өдөржил тооцсон үзэж байснаа саналаа. Төгөөгийн суваа хонь тэр хөхөндрийн чиг бэлчин яваа харагдана. Нөгөө сүр нь өөр зүг толгой хандуулжээ. Нөгөө хоёр сүрэг хоньныхон алийг төрүүл жаргуулахын шийдэж ядан гэлдрүүлв. Тэгснэн гэнэтхэн нэгэн мэрэгэн сайхан санаа олж өөртөн олзуурхан морион даврын нялхбаг төл бүхий хонь руугаан холхон айлын хэр шийдмхэн цагуулснаа морион татан алхуулав. Ухаан морин түүнээс чухал давхих шинжгүй байлаа. Ер нь эзэн хөлөг хоёрт түүнээс чухал дэргэх хэрэгцээ байсан ч үгүй. Тэр хонин донд өхөн өөрийгөө дэрэгдний байгаагаа мэдгдэн нэгэнтээ чимээгэн хашхираад ойрох нэгэн өндөр дээр гарцсуулаа. Энэ удаа тэр тамхи гансан угсарсангүй. Харин зүүн ар сүүжин дээрэн дөнтгний явсан ширэн совтой хоёр нүдний дурангийн оосрыг тайлан авч хол ойрын бараа ижлэшин бэлчиж ява адуу малыг ажин дурандав. Тэр саяхан бодож олсон санаандан сэтгэл ханан царай тавиран баясжээ. Төгөө сувай хонин дурандав. Хонин тун тогтун цаашилж байв. Хавар эрт гарсан хурга ихэн даган цайвилзан гялалцхан өвсөн дунд цацсан сууд мэт өнгөлөхөн харагдана. Төгөө "За та нар цаашилж элвэ. Хөрв хурга заяа нунтаж хоцрохгүй. Ойр хавьдч айл сүр байх биш явж байвал явж илвэг. Орой дэшэн бараагч нэг хараад авамз. Хээр хонод сураагүй биш. Хотгүй отор гэж хичнээн жил хийж эрэв. Харин энэ жилийн ховд гэвэл анхлаг хээр хонхон. Тэгсэн чи яах вэ?" гэж өөртөө ярьдсуулаа. Хургатай хонин эзнийн бүчин налаан гэрснээ эргэн тогтож сүү нялхногоо хоёртой боожиж махалсан ишиг зүггүйтэн бөөмбөн хадан дээр өсчин гарч бейсэн хон тоглонгуудаа зөндөө ява хургнууд өдөн сэтгэнхийн өхөөрдөн баясав. Малынхан өнгөс ус цовоо солигныг харахтан сэтгэл нь хөөрч байдаг нь малчин хүний зан ажээ. Төгөө морин дэл дээр бодож олсон санаа хариулжва сүргийнхэн сэргэг чирэг өсөж торнон буй төл хоёрт олзуурхан аашилжээ. Эзний брадан ирсэн сүрэг үүрч доктор орон налааж зарим хэн цатгалцсан янзтай хөлжин хэвдэж харагдана. Бас өвс ногоо гоочлоод дийл удаагүй хургад ханьсан 2-3 бөөрөө нийлүүлэн буруу зүв харан хэвдэж ухаан зүггүй ундчих байгаа үзэгдэнэ. Төгөө түүнийг өнөөл өхөрцсөн чигээрийн баяслын гал гялдсан нүдээр ширтэн харж "Хөөрхийс хоол явдал 2 тон ядарч томоогүй амтад да" гэж шивнэв. Нял хурга шиг ингээд ундчихлээрэн сүргээсийн хоцрон гээгдэх нь бий. Бас эле шив элэгвэрэн дайрч давшилж гоочлох нь тохиолдоно. Төгөө түүнийг юун сандах вүлээ? Нойр хоолгүй шавдаж байж төллүүлж аваад нохоо шувууны хоол болгочихвээ гэж баг нялх хурга шигний хойноос нүд салахгүй харуулдан хариулна. Уг нь тийм баг балчир төлийг гэрийн ойр хариулах ёстой авчиг. Төгөө гэрийн бараа ил газар малан хариулах дурггүй. Тэрч байтугай гэрийнхэн бараа ил холын овоо толгой төрж суух дургүй зантай хүн. Нөхөн санавал энэ занг өнөө хангаа үгэл сургасан ажээ.
Нөгөө баян садын хүргэн болоод 1-2 жил болж байсан цаг адуу малд явж байхдаа гэрийн бараа эл холын хэр овоон дээрээс гэрлүүгэн дурандах дуртай байж. Тэр хэн хэдийд манайд бууж мордож явна уу? Хэдий хэр болов гэрийн яндангаар утаа гарч байна уугүй юу гэж андаг байж. Нэгэн удаа тэн гэрлүүгэн дорндод суухад нь анга хаач хурч явсан юм. Хос мортой дэвэлзэн газраас ургах мэт гарч ирэн дөрөө мулталж унааныхан хөлсийг сэврэн сатгазууран юу хийж юу бодож суусныг цээжин дотор нь ороод үзсэн юм шиг л. За хөөмөн. Того шанага манаад л тоонныхон утааг дорндод сууно. Бэтгэ тэгж вэ. Зүдэг гэдэг юм. Малжива эр хүн чинь хоолыг харж авдаг юм шүү дээ. Наа захна гэхэд чамааг эхнэрэн хардаад тэндээс харуулж суудаг юм гэж тоглоом болно. Гэрийн эзэн гэдэг чинь 3 давааны чандыг байг гэхэд нь 3 гүвэн чанд санаа бодлоонд бэлчээж авдаг юм штэ. Гэд сургажээ. Тэгэхэд төгөө үнэхэрийн хичиж өөртөө энээс хойш ингэж суухаан болий гэж бодсон гэж. Тэгээд ч уяа шонгон эргэлдэн харуулт хаан болж уулын бараа толгой ширтэж ухаан бодлон холын холд бэлчээхийг хичээн орон гэрт хоргодомтхоо муу зангаан гээжээ. Ер нь хөөрөг зөрүүлэн ёсорхон 5 арбан малан бөөцөлж өсгөн хол хорийн хүнд нутаг ус айл сахалтайхаа нэр тэрийг өргөн явах хүний арчаа усгоог хинээс сурч мэдсэн бэ хэн хэлж өгч байсан бэ гэж бодоход уйдж зөхөөгүй нутгийн настан буурал түшиж тулж явсан мэт санаанд нь салхийн буухуй зүрх сэтгэл уйран байв. Төгөө орон нар ташсан хойно сува өннийхон хойноос ухсхийн бараа харав. Сүрг нь яг л өөрийн бодсныг мэдсэн юм шиг хан өндрийн наадаг вэн дээр налайж байгаа харагдана. Салхины чиг янзыг үзвэл баруун урдаас үе үесхэн үлээж шөнөө эргэн хонох чиг барин зугуухан хотонтон дөхүүлэн иржээ. Хөгшнөн сува хөнөө яаж гад ирж байгаа нэ хэмээн гайхан асуухад нь өнөө шөндөн хээр хонуулъя гэж бодлоо хөө гिचхэв. Чингээд ангаа үгнийг өөд болсон тухай хөгшөндөө дуулгаж өнөө гэнтхэн төрсөн мэрэгэн бодлоонч бас ярьж үдшин шар тус хайлан зулын гол ороож мөнх галын бяцхан тасархайг ангаа үгэн зориулан өргөжээ. Хөгшинч бас нутгийн нэгэн настан нуган улан орхисонд гаслан харуулсаж яагаад бага залуудаа түүнээс сүрдэн айж имэж явдаг байснаа хөөрөлдөж хоёул бид чинь энэ хойд үедэн ангаагийн жишээний байр суурь эзэгнэн байна уу хэмээн яриад илгсэн ажээ. Өглөө нь бараг үүр хаяарч байхад төгөө хэр орхисон сува онныхон барааг харахаар морин барин мордов. Үнэхээр санснаар нь салхи зүүн хой зүгээс сэвэлзэж байлаа. Тэр хөхөндрийн бараа харагдах хэц нэгэн гүвээ даван замдаа бэлчиж байсан баахан адуу хөн өжигдөр хоньныхон бэлчиж байсан гүвэн дээр гарч ирлээ. Тэгэхэд үүр мангайдл цааж дууч булжмрын жиргээ намдан хээр аг шарилжин шинхэн үнэрсэн гинэж байлаа. Хэрээр ширүүхэн хөөсөн адуу явдалдан халан төгөөгийн бууж үлдсэн гүвээг орхин хөхөндрийн зүүн сух чиглэнд суван одлоо. Төгөө хоёр нүдний дурангаан гарган хонион олж харахаар хөхөндрийн хавийг нэгжин хайж гарав. Ёрг ялайх цаах юм нүдэнд нь үл өртөхгүй санаа ялгүй зовнин гөнө унсан бохгүй уулын богчгүй гэгчин үлгэр болох нь гэж боджээ. Ургах нарны төрүүчийн туяа баруун тэнгэрийн хаяанан сөөмөлзөх уулсын магнайд шижиртэн тусаж төдөлгүй их талын улаан наран дорн зүгт нэлийн бүүдгэнэх гүвээ толгодын чандаас үүлгүй мангайн зэнгэртэн. Төгөө хоёр нүднийхэн дурангийн дугуйд хамаг хараа нүдэн хандуулан орчныг харуулцсаар ямар ч бараа олж харсангүй. Хамаг бодсон сонс нь бутнур унаж байх вэ гэж бодхоос зүрх нь пал төгшүүтэй зохилж эхэлжээ. Тэгээд нүднийхэн чилээ гарган төр дурангаан салгах зуран багцаа хаан өчигдөр бичиж байсан хоньныхоо мөрийг хав ороор ажиж мөрөөр нь хаашаа явсныг мэдхээр шийдэв. Тэн морин хөтлөн мөр хаан айлын хэр зайтай явж үзлээ. Нүдэнд нь юу ч туссангүй. Гү чи ямар хаашаа л үдэв хэмээн хамар дорон хараал тавин гайхгүй. Оройных нь ус өрөвсхийн босох шиг болж бүхвийн ширвэтэн жихүүцс хийжээ. Тэгээд анайл газар өвдөг нуглан сууж армаг тармаг буттай ухаа
хөхөндрийн ар шавг шарилж харган цэгсийг хоолойг ахаад л нэгж чарлаа. Урган гарч байгаа нарны гэрэлд хавийн бараа улам тодрон дурангийнх нь хараанд гадаалжива боцлог хүртэл тусаж байлаа. Гэтэл сүр хоньны бараа байдаггүй. Төгөө гайхшилсан янзтай дурангаан өөр дээрээ тавьж улин шүлсэн хилэн дээрээ цуглуулан газар нулимснаа "Гүрээ эндэн тогтож хонолгүй гэр хотоон гээд эргэжигдэх юм биш шүү гадаа" гэж ганцаараа ярив. Гайхтан тэр ганцаараа ярьжээ. Эзгүй хээрийн талд инхүү дөнгөнтөл ярьсан дан ичиж ганц тамхин хань татан нэрлээ. Тэгтэн ч өнөөл хоньныхон барааг олоод харж гисэн хорхой дүүрэн энтрийг гүйлгэн харсаар байлаа. Төөний нүдэд тэгтлэнч муудаг байж. Нэгдлийн төвөөс хөхөндөр хүрэхэд самд бусдаас ноёлог нэгэн нүцгэн нуруу бий. Түүн дээгүр гарч ирэх давж орох юмны бараа эндээс тодхон харагдана. Төгөө ямар нэгэн зөнд совинд хатгуулсан мэт тийшин хараа тавилаа. Тэгтэл мандж байгаа нарны гэрэл дагуулan нэгэн ачааны машин дүнгийн гарч ирж байгаа харагдав. Төгөө ганцхан зуусан чигээрэн өдөг дэрийн өндийн зүрхэм пал хийхийг анзаарлаа. Тэр машин яраас ахаад нэг машин бас нэгэн хөнгөн тэрэг гарч ирлээ. Төгөө зүрхэндэн дуу алдав. Тэгээ сандран босож ганц тамхиан далд хийж ахин эргэн тойрныг сэтгэл доглонгүй эргүүлэн харжээ. Хонин даанч барааг байжээ. Харин өнөө замдан хөөж хөдлөгсөн адуу хөхөндрийн зүүн сэрвэн дээр гаран ява харагдана. Төгөө мориндоо мордон ямар ч атугай хонин хаашаа явсныг мөрөөр нь мэдэх гэж бууж мордон гүвэн дэгүр хөндлөн нялх ногоод илгсэн газрын хөрс ажинд дэргүүлв. Буутөвс, чулуу, шавг дэсгний хожуул дунд хаяа морины төвөргөн алхаа гიშгэнээс нь айж дээр бисэн хонин гөрвөл хойш өрг шаангүй хар цох мөлхөн хурдалж харагдана. Гэтэл хоньны шив шинхэн мөр орж ирв. Ажил тогтун аясаран эдэжлэн явсан ажээ. Төгөө хоньныхоо мөрийг үзэж хэрэндэн бэмбэн төгсөж явснаа огоорон баярлав. Хоньны хоргол өнгөн тал нь эвэрсхийн нойв нойтнороо байлаа. Багцаа бодвол үдшийн бүрийгээр л унагсан болов гэхээр байв. Төгөө толгоогоо дээш өргөж хоньныхон давж одсон байж болох гүвээ үйд баахан хар зогслоо. Тэр гүвэний наад хууц хоолойд хоёр цагаан зэнхэр тогроо хар өрөвдөл зогдор юугаа намруулан бөхөг тонголцсон явхаас өөр амьд амтны бараа олж харсангүй. Өнөө оршуулгын цуа газрын хаяанд барааж тасарсан ажээ. Харин сая анзаарвал машины моторын бүгд дуу сонстон байлаа. Төгөө мориндоо мордон эргэж гэлдрүүлв. Түүнээс биш төгөө хөхөндрийн ингэрлүү хүрээд очвол тийм ч хол биш байлаа. Шинэ өдрийн салхи зүүн хойноос чихтэй үлэм идэгхэн сэв хийн. Төгөө хонь маань салхитахан наашаан гарч ирнэ гэж баттай итгэж явлаа. Тэгэд нэлээн явснаа эргэж нэг харав. Тэгснэ мориныхоо амийг татан бүр биеэрэн эргэж хөхөндрийн чиг хараа тавилаа. Төөний нүдэнд цавцаан царих хонин сүрэг ялсхийн харгадаг шиг болсон үнэн байжээ. Хонин мөнөх машин зам дээгүүр нь гардаг ноёлогхон нүцгэн нурууны буюу хүрэн нурууны наад ботод гүвэн дээгүүр хоёр жигүүр тэлэн бэлчиж байгаа харагдав. Төгөө хоньныхон барааг харж санаа амарсан мэт шүүр салдаж дотор цайн баясжээ. Хоногийн дараа үд хивэж байхад самбаа эргэж ирэв. Тэр төгөөд ангаа өгнөх хэрхэн нутаглуулсан тухай яриад илгэн анайл хөөргөн зөрүүлэн тамхилцгаад саатав. Тэр өгүүлрүүн "Хөөрхий ангаа буянтай хүн байсан үнэн байжээ. Газраас биш вэ л хүн ирж ахад өөр хүүхэд нь цөмөрөөл байж байна. Чамайг би гэрээс гарч чадахгүй байгааг хэлсэн. Гүйхөө. Өвгний хөдөөлүүлэх гээд хөхөндөрлөө явж байтал хөрн нурууны ард яг л улаан зам дээр олон хонь налааж байдаг юм байна. Хэн хүнгүй л бэлэг дэмбэрл бодж байлаа. Бас тэгээд яг чимээгүй газар дээр баахан адуу байж байдаг гэж байгаа." Гэж баяртайгаар сонирхуулан өгүүлв. Төгөөж түүний яриаг ихэд олзуурхан сонслоо. Тэр иймч нэг мэдээ дуулах болов гэж гордож байсан тул бүрч олзуурхав. Тэгээд бас самбаа "Өвгний сүүлчийн замд халуун гошуутай мал дайралдгаараа дайралдлаа гэж зөндөө баярлан бэлгшээж байна лээ. Хэрэг шүү дээ.
тийм явдал ховор байдаг юм гэнэлээ гэж ярьжээ. Энэ яриа төгөөд тун таатай санагдаж байлаа. Тэр дотроо "За яама. Хөөрхи өвгнийг баярлуулах гэж чадаагүй хүн бэ. Үлдэж байгаа улсыг багчулуу баярлуулсан бол болох нь тэрдээ. Хүн өөрсдөө мэдэхгүйгээс биш бие биендээ хичнээн их өртөө байх юм дээ. Өвгний замд хонимол байлгая гэж бодсон маань онохон онож. Хэн намайг тийм хичээсний минь мэдвэл гэж. Гото мэдээж яах юм бэлээ. Бас мэдүүлээч яах вүлээ гэж бодод суулаа.